Нийслэлийн 84-р сургуульд Дийн заа цондоолоо цүндээлээ зэрэг комик номуудад тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа явуулаад 2 жил өнгөрчээ. Ингэснээр хүүхдүүд англиар ярих, унших чадвар нь сайжирч ахиц гаргасан байна. Энэхүү сургалтын арга зүйг амжилттай хэрэгжүүлсэн 84-р сургуулийн багштайгаа уншиг клубын хүүхдүүдэд Дийн заа цондоолоогийн амд найзууд төрийн бас байгууллагаас баяр хүргэж гарын бэлгийг гардуулжээ. Хөгжилтөө танин мэдгүй аргаар суур боловсролыг олгох арга зүй хөгжсөд байгаагийн бодит жишээ нь нийслэлийн 84-р сургуульд хэрэгжлээ. Тодорхойлбол 84-р сургуулийн ундрмаа багш Цондоолоо цүндээлээ 2 комик номоор дамжуулан хүүхдийн сэтгэл зүг ажиглан туршид шинийг эрэлхийлсэн байна. Тэр энэ зуны амралтаар багш нартайгаа хамтран өөрийн сургалтын арга зүй технологиг нэгтгэсэн тусгай сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Жүсийг таамжтай бэлдсэн байгаа. Тэгээ сая 3 дугаар анги чинь бас онцлогтой нөгөө тухайн үед чинь хөл хорионы үед яг цэцэрлэгт баг яваагүй хүмүүс тахгүй цэцэрлэгт яваагүй төвлөрч сууж сурахтаа жоохон юусэн анхаарахар байсан хүмүүсээс тэгээд хамгийн гол нөгөө ном уншиж сайхан төвлөрөх унсан номоо сайхан сэтгэлдээ ярих бичих зурах тэр тал дээр нь хөгжүүлэлт хийх гэж энэ хүмүүс маань өөрсдөө багшаа энэ хөтөлбөрийн тамрад яг эдэж автагаа юу яасан ярилцаа зөвлөлдөө тэгээд энэ хөтөлбөрийг орсон л да. За өмнө нь миний хувьд бол нөгөө хүүхдүүд аюу гадны орчуулгын ном их уншдаг юм байна. За орчуулгын ном бол юу бас нөгөө яг их хэлээрээ Монгол сайхан яруу хэлээ ирсээ бас учир дутагдaltaй байна уу гэж харсан. Тийм учраас би нөгөө Монгол зохиолч яг Монгол ах уйтай ойр одоо тэр сургалтыг сонголоо л доо. За дурсны загварыг ингээд түүний хувьд мэдрэмжээ хуваалцах, айдас гомдол, уур бухимдал анзаарах, бусдад тайлбарлан ярих, засах, хувиргах, өршөөж уучлах дасгалуудыг хүүхдүүд дээрээ ажилуулдаг онцлогтой хөтөлбөр хийжээ. тэгээд ингээд бас Цондоолоо цүндээлээ бол ачаархал тэгэл амьдралын бүх юмнууд гардаг. Тэгэл ингээл уншид туусангууд яг юу болох гэж цүндээлээ алга болж болоо гентийн байлаар төгсөж цондоолоо өвдөж бөгдөөл гентийн байлаар төгсдөг. Тэгээд би дахиад уншмаа санагдсан ч ээж аав намайг унд гэдэг дээр л тэгэхээр маргааш ундчихтай бүр дүүдэлдэг гээл бод. Амар гоё ингээд төвчээр алдаг дуурийг гаргаад тэгэл гоё ингээд тайвшруулад ингээд номнуудыг ингээд уншуулвал ингээд бүр унтахаар ингээд тэгэл бүр гоё зүйл болоод байдаг. Тийм хэсэг надад таалагддаг гоё. Цондоолоо цүндээлээд бол ийм атаахал байдаггүй. Одоо хамаагүй ийм муу зан чанга байдаггүй. Багчуудын шимтэн унших дуртай Дийн заа цондоолоо цүндээлээ зэрэг комик номууд нь боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн бүтээл юм а. Түүнчлэн дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч шинжлэх ухаанч дөрүүдтэй тул хүүхдүүдэд маш сонирхолтой байдаг гэлээ. Багчууд Дийн заа цуурлаас гэхэд шинжлэх ухаанч мэдлэгийг олж авахын зэрэгцээ эрэлхэг айдсаа даван туулах чадварт давхар суралцдаг байна.